Мөнгөний ертөнцид тавтай морил. Талах, бэлэн мөнгө, доош, гов, лут, лука, муула гэд бүгд мөнгөөр илэрхийлэгдэнэ. Юу ч гэж нэрлсэн бай мөнгө биднийг хоосруулж бас хүлжүүлж чаддаг билээ. Өнгөрсөн жил гэхэд л дэлхийд данстай томоохон хөрөнгийн биржүүдээс гадна Лондоны биржид хүртэл санхүүгийн хямрал нүүрлсэн. Дэлхийд томоохонд тооцогдох томоохон банкудтай холбоотой таагүй мэдээллүүд дуулдах болсноор бид мөнгөө банкнд хадгалах уу эсвэл гудсан доороо хадгалах уу гэж санаа зовх болсон. 2007 оны 100 эхэлсэн санхүүгийн асар том хямрал дэлхийн бараг хүн болгонд нөлөөсөн гэхэд хэлсдэггүй. Орон нутгийн нэгэн жижиг банкнаас анх үүдсэн энэ хямрал Америкийн нэгдсэн улсын барьцаат зээлийн зах зээлийг бүхэлд нь ганхуулж, Wall Street-ийн хамгийн томоохон санхүүгийн байгууллагуудын хямралын энэ цунами бараг л газрын хөрснөөс арчих төгсөн шүү дээ. Атлантын далайн хоёр эргийн бүхэл банкуд энэ хямралд өртөж, маш оноцтой арга хэмжээ авахгүй бол дэлхийн зах зээл тэр аяараа сүрч мэдэх маш эрсдэлтэй үе бидний өмнө тулгарсан. Энэ киногоо бид мөнгөний хямрал гэж нэрлэх ёстой байж юу? Ерөнхийдөө бол бид мөнгө хэмээх зүйл бидний амьдралд ямар учраас ийм их нөлөө үзүүлдгийг маш энгийн байдлаар та бүхэнд тайлбарлахыг хүргэсэн юм. Цаашлбал бид мөнгө санхүү хэмээх энэ салбар ямар түүх туулж ирсэн талаар бид та бүхэндээ өгүүлэх болно. Банкудаас үүдэн дайн дэгдэж, бондын зах зээл дайны хувь заяаг шийдэж байсан үеуд бий. Хөрөнгийн зах зээлүүд эзэнт гүрнүүдэд байгуулж мөнгөний хямралаас үүдэн хувьсгал гарч байлаа. Эртний Месопотамиас орчин үеийн Лондон хот хүртэлх энэ бүх хугацаанд мөнгө хэмээх зүйл хүн төрөлхтний амьдралд голлох үүрэг гүйцэтгэсээр иржээ. Гэхдээ мөнгө хэмээх зүйл ноёрхлоо тийм амархан тогтоочоогүй юм а. Дэлхийн эдийн засаг олон удаа хямарч доройтж байсныг бид мэднэ шүү дээ. Саяын хямрал бол хамгийн сүүлчийнх нь ч биш. Бидний амьдран суудаг орон сууцнаас эхлээд хэдтийн асар хурдтай аж үйлдвэрүүдийг хүртэл санхүү хэмээх салбар зохицуулж бид бүгдийн амьдрал нөлөөсөөр байдаг билээ. Гэхдээ энэ талаар хэр мэдэх вэ? Банкны ажил ямар зарчмаар явагдаж, хөрөнгийн болон мөнгөний зах зээл яагаад дампуурдгийг та мэдэх үү? Найдваргүй болон найдвартай зээл гэж юу болохыг та мэдэх үү? Үүнийг мэдхийн тулд санхүү хэмээх үйл анх яаж үүснийг мэдэх хэрэгтэй болно. Тийм учраас энэ мэдлэг хүн болгонд маш чухал бөгөөд энийг мэдэхгүйгээс болж таны бил бэнжинд хохирол учирч болох юм. Мөнгөний ноёрхол, шунах сэтгэл. Хямралтай үе байгаа ч гэвэ дэлхийн зах зээлд эргэлдэж байгаа асар их мөнгө олон хүний шунлыг хөдөлгсөөр байдаг. Жишээ нь Америкийн хөрөнгийн зах зээл дээрх мөнгөний хэмжээ 8.7 тэрлион долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 20% өссөн үзүүлэлт юм. Зарим хүмүүс энэ бэлэн мөнгөний үлэмж хэсгийг халаасласаар л байна. Их хямралын үеэс хойших өнгөрсөн жил анх удаа зах зээлд томоохон хямрал дүрцсэн боловч Жорж Соросийн сан 2.7 тэрбум долларын ашигтай ажилласан мэдээ байна. Энэ нь дундаж Америк айлын жилийн орлогоос даруй 41 дахин их үзүүлэлт юм. Wall Street-ээс ийм их ашиг олдог хүмүүс маш олон бий. Харин одоо ямар ч мөнгөгүй дэлхийг төсөөлөд үзье. $500 жилийн өмнөд Америкийн хамгийн хүчирхэг улс байсан Инкачууд мөнгөний талаар ямар ч ойлголтгүй байжээ. Инкачуудын хамгийн их үнэлдэг үнэт металл нь нарны бэлэгдэл болсон алт, сарны нулимс гэж үздэг мөнгө зэрэг байлаа. Инкачуудыг нэгтгэдэг байсан гол хүчин зүйл бол хөдөлмөр байлаа. Энэ нь сүүлдээ коммунист нийгмийн гол зарчим болсон гэж үздэг.
Гэтэл 1532 онд инкачуудын асар их эд баялаг шунсан нэгэн хүн далайг гатлан тэнд төржээ. Франциско Пизаро болон түүний хамтрагчид хүчээ нэгтгэн өнөөгийн Перугийн нутагт хөл тавьсан байна. Элдорадо буюу алтан думбуж байдаг хаант улсын тухай домог тэдний сонирхлыг татсан байлаа. Катамаркийн тулалдаанаар инкачуудыг ялсныхаа дараа тэд эд баялагын эрэлд эргэлт буцалтгүй оржээ. Потоси буюу өнөөгийн Боливи улсад тэдгээр испанчууд маш их хүлжжээ. Тэд Сьерра Рико буюу баян толгод хэмээх энэ уулыг олсон байна. Далайн түвшнөөс дээш 16,000 фут өргөгдсөн энэ уул жинхэнэ мөнгөний уул байсан юм. Испанчууд энтхийг 260 жил захирч байх хугацаанд Андын нурууны 14,000 футын өндөрт оршдог иймэрхүү уурхайнуудаас нийт 2 сая унц мөнгө олборлсон гэх баримт байдаг. Харин инкачууд Европчууд алт мөнгөнд яагаад ингэтлээ шундгийг огт ойлгохгүй байсан гэдэг. Пизаро болон түүний хамтрагчид мөнгө бол зүгээр л нэг гялгар металл биш, арилжааны хэрэгсэл болдгийг тэд эхэн үедээ огт ойлгодгүй ажил дээ. Энэ бол зоос юу ч худалдаж авах чадвартай асар хүчтэй хэрэгсэл. Энтхийн орчин нөхцөл маш хүнд. Испанчууд энд ирснээс хойш уугуул нутгийн оршин суугчдаар албатан хөдөлмөр эрхлүүлж бараг л эр хүйстэй инка хүн болгон ийм уурхад боолын хөдөлмөр эрхэлдэг байсан юм. 8 хүн тутмын нэг нь амиа алддаг байсан гайхах зүйл огтхон швшээ. Тэр үеэс хойш 500 жил өнгөрсөн ч Сьерра Рико уурхан орчин үеийн нөхцөл нэг их дээрдэггүй л байна. Гэхдээ ажилчид нь хөдөлмөрөө үнэлүүлдэг болжээ. Харин тэр үед уурхан ажил бол хөдөлмөр биш, хомроглон устгалт байсан юм. Мөнгөний хүдрийг олборлон хайлуулад зоос цутгахад бэлэн болгоод Европ руу зөөдөг байжээ. Үүний ачаар Испаний эзэн хаан хэний ч санаанд оронгүй баян чинэлэг болсон байна. Гэвч эндээс олборлон аваадсан тэр их мөнгө Испаний эзэнт гүрний эдийн засаг болон улс төрийн асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй юм. Пизаро эзэн хаана тийм баян болгосон байтлаа яагаад тийм явдал болов? Үүний хариулт нь гэвэл Испанчуудын эзлэн төрөмгийлэлд асар их мөнгө зарлагдаж байсан учраас мөнгө хэмээх металлын үнц нь улам хэмжээгээр буурахад хүрсэн байна. Ийм учраас л мөнгөн зооснууд Испанийг баян болгохын оронд харин ч ханшин унаж бараа таваартай харьцах үнэлгээ нь буурчээ. Хүмүүс эд бараагаа мөнгөөр солиход бэлэн байгаа үед л мөнгөний ханш өндөр байдгийг Испанчууд ойлгоогүй юм. Мөнгөн зоос, далайн дун, алтан гултмай, банкны тэмдэгт гээд мөнгө химээх зүйл тэртээ эрт цагаас хойш өнөөдрийн хүртэл янз бүрийн хэлбэртэй байсаар иржээ. Гэхдээ хүмүүсийн итгэлийг хүлээж чадсан л бол шаврах автанч хүртэл мөнгөн зоосноос илүү үн хүрч чаддаг байна. 4000 орчим жилийн өмнө Эртний Месопотамийн хүмүүс яг энэ шиг шаврах автанг эд бараас солиолцох санхүүгийн төлбөрөөр хийхэд ашигладаг байжээ. Жишээ нь Багдадын зүүн өмнөд хэсгээс олдсон энэ шаврах автан гэхэд ургас хураасан өдөр 330 жин Улаанбуудаагаар арилжаалагдаж байсан байна. Энэ автан бүрч гайхалтай. Учир нь энэ шаврах автан эзэмшигч нь өөр нэг хүнд 3 жин 10 зээлдүүлээд үүнийг баталгаа болгож авсан байгаа юм. Өөрийн баталгаа болсон гэдэг утгаараа энэ надад илүү сонир санагдлаа л да. Эртний хэрэгсэл боловч зарчим нь өнөөгийн ихтэй ижил байж. 20 паундын дэвсгэртийг аваад үзье. Банкны тэмдэгт болон мөнгөний нэлээд боловсон хэлбэр боловч 4000 жилийн өмнөх Эртний Вавилоны шаврах автан шиг авсан зүйлийнхээ өөрийг төлөх баталгаа болж байгаагаараа ижлэх юм. $10 дэвсгэртийн ард тал дээр бид бурханд итгэдэг гэсэн бичээсвэ. Гэхдээ та үнэндээ бурханд итгэж байгааг хэрэг биш юм.
Та өөрийнхөө эд зүйлсийг эсвэл хөдөлмөрийг ийм алган чинээ цаасаар сольсноор Америкийн Эрдэнэсийн сангийн сайд Испанчуудын алдааг давтахгүй гэдэгт итгэж байгаа хэрэг юм. Дэлхийн бүх хүмүүс алган чинээ ийм цаасанд хамаг эд баялаг хүч хөдөлмөрөөр даатгадаг болсон ч мөнгөний ноёрхол ямар агуу болохыг нэг нотлохоо. Эдүгэ бид цаасан мөнгөнд их дуртай болжээ. Бүрч гайхмаар зүйл гэвэл бид хүний нүдэнд ч харагддаггүй мөнгөнд бүр их дуртай болж. Энэ нэмэгтийн гараар өдөр бүр сая доллар эргэлтэнд орж байдаг. Гараар ч гэжтэй компьютераар гэвэл илүү оновчтой байх. Энэ нэмэгтэй бол мөнгийг худалдаж худалдан авдаг гадаад солилцооны дилер хүн. Өдөр бүр дэлхийд даяарыг иймэрхүү шилжүүлгээр 3 тэрлэм орчим доллар арилжаалагддаг байна. Гэхдээ бүгд итгэлцлийн үндсэн дээр явагдана. Бэлэн мөнгө байхгүй учраас итгэлцэхээс өөр арга байхгүй юм. Энийг ойлгож чадаагүй нь Испанчуудын алдаа байжээ. Мөнгө бол итгэлцэл гэдгийг тэд мэдээгүй юм. Танд мөнгө төлж байгаа хүнд итгэх хэдгэл, мөнгө гаргаж байгаа төв банкнд итгэх хэдгэл, чекээр үйлчилж байгаа банкнд итгэх хэдгэл. Мөнгө бол металл биш зүгээр л итгэлцэл. Тийм учраас цаас, мөнгө, алт, эсвэл чек байна уу огт хамаагүй. Гол нь итгэлцэл юм. Мөнгө авч байгаа хүн итгэж байх нь хамгийн чухал. Мөнгө хэмээх зүйлээ нэгэн маш том боломжийг хүмүүст олгосноор ийм итгэлцлийг бий болгох үндсээр нь бүрджээ. Энэ боломж нь дэлхийн түүхийг өөрчилсөн ч гэж хэлж болно. Тэр нь юу вэ гэвэл та хүнд мөнгө зээлдүүлээд ирээдүйд буцаан авч болох юм байна гэсэн энгийн санаа байлаа. Үүний нөлөөгөөр кредит буюу латинаар би танд итгэж байна гэсэн утга бүхий нэгэн үйлчилгээ үүсжээ. Зээл хэмээх зүйлгүйгээр өнөөгийн бидний мэдих дэлхийн эдийн засаг хэмээх зүйл үүсэх ямар ч боломжгүй байсан юм. Бидний бүтээсэн соёл иргэншил тэр чигээрээ мөнгө зээлж зээлээ төлөх зарчим дээр тогтдог гэж зарим хүмүүс үзэсгэлж байдаг л да. Дэлхийг яг ийм зүйл хөдөлгөж байдаг гэвэл арай өрөөсгөл юм. Гэхдээ Бабилоноос эхлээд Волг хүртэл бүхэл төрлийн үйлчлэгээ бараа таваарыг ийм зарчмаар хүмүүст хүрэхэд өр зээлийн зарчим асар их үүрэгтэй нь хинт ч ойлгомжтой. Харамсалтай нь эрд үеийн мөнгө зээлдүүлэгчдэд хүмүүс нэг их талархдаггүй байжээ. Харин ч эсрэгээр тэднийг мөнгө хүлэгчд гэж дургуутдаг байлаа. Яагаад тэрвэ? Манай эртний 12 дугаар зууны үеийн Италийн хойд нутагт тавтай морил. Тэр үед Итали улс асар олон лайсагналцсан хот улсуудад хуваагддаг байлаа. Ийм газар бие биедээ итгэнэ гэдэг бараг л боломжгүй. Задран бутарч ихэлсэн Ромын эзэнт гүрний хотуудад өөр нэг маш том бэрхшээл тулгарч ихэлсэн нь математикийн наад захын үйлдэлийг хийхэд төвөгтэй тооны цифрүүд байсан агаад арилжаа 8-нд гологдож эхэлжээ. Тэр тусмаа Пиза хотын 8-ачид арилжаа худалдаа хийхин тулд 7 төрлийн зоос ашигладаг байсан нь бүрч толгой эргүүлсэн зүйл болоод байлаа. Тэдний хувьд жирийн нэг худалдаа 8 хийхэд хүртэл толгой өвчин болоход хүрчээ. Харин дорны улсууд нь жишээ нь Лалын шашинт орнууд Хеттийн сүн улсын тооцооны систем харьцангуй боловсронгүй байлаа. Улам хөгжиж байгаа санхүүгийн системтэй хөл нийлүүлэхийн тулд Европчууд тэднийг дуурайхаас өөр аргагүй хүрсэн юм. Гэтэл Пизагийн Леонардо буюу Фибоначчи хэмээх нэгэн залуу математикч гарч ирлээ. Өнөөгийн алжирд төвлөрч байсан Пизагийн гайлын байцаагчийн хүү тэрээр байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүнийг тооцоолон бодох арга боловсруулснараа алдарсан хүн билээ. Гэхдээ энэ арга нь дорноос хуулбарлан Европт нэвтрүүлсэн Фибоначчигийн олон алдартай аргуудын зөвхөн нэг нь байсан юм. Түүний хамгийн алдартай бүтээл нь Libre Abaci буюу тооцооны ном хэмээх бүтээл юм. Яагаад алдартай вэ гэвэл тэр Ром тоонуудын оронд араб тоог ашигласан юм.
Түүнчлэн Fibonacci-гийн бараг бүх тооцоолох аргууд нь бизнест ямар нэг байдлаар холбоотой байлаа. Ромын үеэс хойш европчууд ийм цифрээр ердийн арифметик тооцоо хийхээс хэтрэхгүй байлаа. Харин хинду болон араб цифрээр ямар ч тооцоо хийхэд хэлбэр байсан юм. Тодруулбал Fibonacci эдгээр шин цифрээр худалдаа арилжааны данс тооцоо, валютын ханш, зээлийн хүү зэргийг бодоход ямар хэлбэр болохыг нэвтрүүлж чадсан билээ. Харин ийм бодлогыг Ромын цифрээр хийхэд ямар хүнд болохыг бодоод үзтээ. Fibonacci-гийн шин ном эдний хүүхдийн тоглоо мэт хэлбэр болгожээ. Ингэж тооны ухаан мөнгөтэй холбогдсон төвхтэй. Мөнгө ургуулжуулах хамгийн үржил шивдээ хүрсэн Италийн хот улсууд байлаа. Fibonacci-гийн төрлөг Пиза хот тэдний нэг нь. Гэхдээ Венец хот тэднээс хамгийн агуу нь бөгөөд газар зүйн ашигтай байрлалаараа мөнгө зээлдүүлэх жинхэнэ лаборатори болж хувирсан гэхэд хэлсдэггүй. Түүнчлэн дэлхийн уран зохиолын хамгийн алдартай мөнгө хүлэгчийн төрлөх хот юм. Тэр бол William Shakespeare-ийн Венецийн худалдаачин зохиол гардаг Shylock билээ. Сэтгэлээ минь тавьшруулах нэг ч болоогүй хэлээч дээ. Би таныг хариулахыг сонсмоор байна. Берсонигийн найз худалдаачин Антонио найдвартай хүн гэдгийг мэдсэн хойно л Shylock мөнгө зээлдүүлнэ гэсэн байр суурьтай байдаг. 3 сарын хугацаатай 3,000 докт гэлөө чиний найз Антонио гэсэн байхаа. Хараагаа хэлээч дээ. Антонио сайн ч хүн шүү. Сайн хүн үү гэдэг нь Антониог магтаж байгаа хэрэг биш ээ. Берсониогоор дамжуулж өгч байгаа мөнгийг нь буцааж төлөх итгэлтэй хүн мөн үү гэдгийг нь сонжиж байгаа юм. Та тэрний талаар муу юм дуулаа юу? Үгүй яалаа гэж. Тэрнийг сайн хүн үү гэж асуусны гол учир нь гэвэл цаадагч найдвартай хүн үү гэж л асууж байгаа юм. 3,000 докет. Би тэрний хүсэлтийгээ биелүүлэе гэж бодож байна л да. Зээл болгон эрсдэлтэй. Бас хүлэг онгоцууд живж мэднэ. Тийм учраас худалдаачдад зээл өгдөг хүмүүс далаад аялаж байгаа хугацааг нь харгалзаж үзээд нөхөн төлбөр авч байх арга сэджээ. Бид нөхөн төлбөрийг голдуу хүү гэж нэрлэдэг. Хүү гэдэг нь мөнгө зээлдүүлсэн хүндээ авсан мөнгөн дээр тодорхой хэмжээний мөнгө нэмж өгч байгааг хэлнэ. Венец шиг гадаадын худалдаанаас хамааралтай газарт ийм аргагүйгээр ашиг олох боломжгүй байлаа. Анх Венецэд үүссэн энэ зарчим өнөөгийн олон улсын худалдаачинд ашиглагдсаар байна. Гэхдээ Антонио үүрэг хариуцлагаа хүлээж чадна гэдг нь Shylock үнэхээр эргэлзэж байсан бол яагаад хорон муу санаа гаргаж хэтэрхий өндөр хүү шаардсан бол? Шекспир ямар учраас энэ зохиолд тухайн үедээ барууны ертөнцид нэлээд ад үзэгддэг байсан ийм мөнгө хүлэгчийн талаар онцгойлон өгүүлсэн юм бол? Үүний нэг шалтгаанаар Shylock түүхэндх жууд мөнгө хүлэгчийн нэг байсантай холбоотой байжээ. Венецэд 2-7 хоногоос илүү хугацаатайгаар байх жуудууд нуурын дээр шар тэмдэг зүүж эсвэл шар малгай өмсөх ёстой байж. Мөн жуудын хороолол хэмээх тусгай заагдсан газраар гарах хэрэггүй байлаа. Энэ бол Венецийн жуудын хороололд ордог хаалга. Жуудууд энд амьдарч шөнө нь эндээ хонох ёстой байсан юм. Ер нь Венецэд жуудуудыг нэг их хайхардгүй л байсан юм. Үүний учир нь жуудууд Христос шашинд худалдаачдад хориотой үйлчлэгийг үзүүлэх боломжтой байжээ. Дэд зээлэндээ хүү боддог байсан юм. Fibonacci зээлийн үйлчлэгийн тооцоог сэтсэн боловч амьдралд хэрэгжүүлсэн хүн нь Shylock юм.
Венецийн жуудууд энд бизнесээ явуулдаг байсан юм л да. Энэ бол Эрдэнэ Росо банкны барилга. Жуудууд энд вандан сандал жижиг ширээ тавиад суудаг байж л дээ. Вандан сандлыг Италиар банки гэдэг байсан нь өнөөгийн банк гэсэн үг юм. Худалдаачид жуудуудаас мөнгө зээлдэхийн тулд энд олноороо ирдэг байж л дээ. Харин жуудууд мөнгө хүүтээ зээлдүүлж байгааг Христос шашинтнууд нүгэл гэж үздэг байсан байна. Дундад зууны үеийн сүм хийдүүд зээлийн хүүгийн эсрэг хууль мөрддөг байсан нь Европын санхүүгийн хөгжилд саадуулж байсан хамгийн том хүчин зүйл байсан юм. Мэдээж бурхан шүтдэг Христосын шашинт худалдаачид нүгэл үлдэж там дундахаас айдаг байлаа. Мөнхийн гисгэл химээх нэртэй агуу уран зургийг Giorgio Federico Zuccari химээх зураач Флоренцийн сүмийн дотор ханан дээр зурсан байна. Доод талд нь бас нэгэн уран зураг бий. Энэ бол Флоренцийн алдарт зохиолч Данте Алигьери өөрийнхөө нэгэн сууд бүтээлийг барин зогсож байгаад дүрсэлсэн зураг юм. Тамийн 7 дахь тойрог химээх энэхүү зохиолд Данте мөнх хүлэгчдийн үлдэж байгаа нүглийн талаар өгүүлсэн байдаг байна. Энэ зурагт мөнх хүлэгчийг галж шатааж, цас мөсөөр болж, хитэмчнийх нь оосроор хоолойг нь бон шийтгэж байгаа тухай дүрсэлжээ. Жуудад ч гэсэн хүүтэй мөнгө зээлдүүлэх ёсгүй байсан боловч Библийн хуучин гэрээ номын 23 дугаар бүлэгт тэднийг нэгэн тусгай эр хидлэхэд хүргэсэн хэдхэн өгүүлбэр байдаг байна. Ах нь дүүстэй хүүтэй мөнгө зээлдүүлж болохгүй, харин хүмүүст бол хүү тооцож болно гэж бичжээ. Өөрөөр хэлбэл жууд хүмүүст Христийн шашинтнуудад хүүтэй мөнгө зээлдүүлж болно гэсэн үг юм. Жуудууд зээлийн үйлчлэгийг явуулсныхаа төлөө мөнгө төлдөг байсан нь бас нэг шалтгаантай байлаа. Ийм учраас л жуудын хорооллууд оршин тогтносоор иржээ. Ер нь жуудууд Европын санхүүгийн зах зээлд хэдэн зууны турш давамгайлсаар ирсэн бөгөөд энэ салбарыг жуудуудгүйгээр төсөөлөхөд бэрх болоод байсан юм. Шайлок хийсэн хэргийнхээ төлөө шийтгэлээ сонсох боллоо. Шүүхээс түнд эдлэх ёстой эрхийг идлүүлсэн боловч Антониод нүгэл үлдсэнд нь гисгэл хүлээлгэх болжээ. Бас тэр жууд хүн байсан учраас Христийн шашинтны амь насны эсрэг хуйлдаан зохиосныхын төлөө эд хөрөнгө амь насанд нь занал хийлжээ. Тэрээр өөр шашинд орж байж л энэ аюулаас аврагдах байлаа. Тэгэхээр мөнгө хүлнэ гэдэг бол маш эрсдэлтэй бизнес байжээ. Венецийн худалдаачийн зохиол эдийн засгийн болон жуудуудтай холбоотой олон асуудлыг бий болгосон юм. Үнэхээр мөнгө хүлхийг нүүл гэж үздэг хүсэн бол Венецчууд яагаад заавал хүн амын цөөх болсон жуудуудаас мөнгө зээлдэг байсан юм бол шайлокуудыг яагаад нүгэлтэн гэж үздэг вэ? Эртний мөнгө зээлүүлэх бизнес яаж өрнөдөг байсныг мэдхийн тулд та заавал цаг хугацаагаар аялах хэрэггүй. Орчин үеийн шайлокууд одоо ч гэсэн энэ газар бизнесээ эргэлсээр байна. Тэд шайлок шиг гисгэл хүлээхийн тулд заавал жууд байх албагүй болжээ. Энэ бол Глазго хотын зүүн захын дүүрэг. Миний энд суудаг байсан юм л да. Цонхон бат бих төмөр хамгаалалтай байгааг та харж байна уу? Энэ бол Европын хамгийн ширүүн газруудын нэг юм л дээ. Эндхийн хүн амын дундаж наслаад 64 байдаг. Бангладешш дагуур үзүүлэлттэй гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл эндхийн хүмүүс усаас тэтгэр авах насанд хүртлээр амьдрч чаддгүй гэсэн үг юм. Ийм газар хинч санхүүгийн үйлчлэгээ эдлэхийг хүсэхгүй гэж тавдж магадгүй л дээ. Гэхдээ тийм хүмүүс байна. Тийм хүмүүс бол мөнгө хүлэгчид. Та тэр хүмүүст халамжийн дэвтрээ өгч оронд нь мөнгө зээлж авч болно. Таны халамж ирэх өдөр өнөө хүн чинь танд дэвтрийг чинь өгнө. Харин та шуудан дээр очиж мөнгө аваад зээлсэн мөнгөө хүүтэнд буцааж төлнө. Энэ бол орчин үеийн шайлокын загварын бизнес юм. Ийм хачирхалтай гэмээр бизнес өнөөгийн Шотландд оршсоор л байна. Глазгогийн мөнгө хүлэгчдийн зээлийн нэг хуудас нь энэ байна л да. Хэрэгждэг зарчим нэг их сонирхолтой санагдлаа л да.
Та хий нэг хүнд 10 паунд зээлдүүлээд 7 хоногийн дараа 12.5 паунд болгож буцаагаад авдаг байх жишээтэй. 7 хоногт 25% хүү гэсэн үг. Харин бүтэн жилийн хугацаанд хүү нь 11 сая хувь болж өсдөг байх юм. Тэгэхээр хүмүүс өдөрт ердөө 5 паунд 90 пенс зарцуулахын тулд яагаад ийм өндөр хүүтэй зээл авдаг юм болоо? Бас мэдээж авсан зээлээ төлөхгүй байж болох эрсдэл бий. Глазго шиг ийм газар зээлээ төлөхгүй байхыг үзэж чаддаг хүмүүс байдаг. Ганц 2 паунд алдах нь бол юу ч биш. Харин мөнгө хүлэгчдээс үзүүлдэг хатуу шийтгэлийг хэн ч хамсахыг хүсэхгүй. Мэдээж би даасан мөнгө хүлэгч нараа мөнгө авахын тулд харгас ширүүн зан гаргах нь олонтой. Ганцхан хүнээс өрөө авч чадахгүй байхад л тэд их охирол амсдаг байна. Тийм учраас эртний Венецээс эхлээд өнөөгийн Шотландд хүртэл мөнгө хүлэгчдийг үзэн яддагт гайхах зүйлгүй юм аа. Тэд хүмүүст үйлчлэгээ үзүүлж байгаа хэдиж нийтээрээ хүлээн зөвшөөрөх боломжгүй арга хэрэгэлдэг юм. Тэгэхээр мөнгө хүлэгч нараа энэ ар бэрхшээлээ яаж шийдсэн бол? Дэндүү өгөөмөр байвал тэд ашиглаж чадахгүй. Хитрхи ширүүн байвал тэднээс мөнгө зээлэх хүн олдохой байна. Тийм учраас илүү хүчрэхэг зохион байгуулалтанд орж бүр тодруулбал банк байгуулах цаг болжээ. Арван тавдугаар зууны Итали оронд үүсэн бий болоод байсан мөнгө зээлдүүлэх үйлчилгээ нэг л мэдгэдэ жүүдийн хорооллуудаас хүрээгээ тэлж илүү найдвартай банк хэмээх тогтолцоонд шилжин оржээ. Медичинки хэмээх нэгэн гэр бүл маш хүчрэхэг болсноор энэ шилжилтийн үе өрнөж эхэлжээ. Тэдний ачаараа зээлийн бизнес бодит дүр төрхөө олсон юм. Мөнгө зээлүүлэх бизнесээ бусдын хараалыг эдгээ болж харин ч хүчрэхэгчиж шинэ 90 үеийн эхлэлийг тавьсан билээ. Медичигний гэр бүлийнхний хүч чадлыг өнөөдөрч Флоренцаас мэдэрч болохоор байдаг. 400 жилийн хугацаанд Медичигийн гэр бүлийн 2 хүн Францын хатан хаан болж 3 хүн пап ламаар сонгогджээ. Зарим европчууд тэднийг түүхэнд өөрсдийн нэрээр мөнхөлж чадсан төгс гэр бүл гэж үзэх нь ч бий. Сэргэн мандалтын үеийн түүхэнд нэрээ Медичигийн шиг тод үлдээж чадсан гэр бүл өөр хаач байхгүй. Тэд энэ бүхнээ мөнгөөр бүтээсэн гэж хэлж болно. Микеланжелогоос эхлээд Галилей хүртэлх олон сууд ухаантнуудын бүтээлийг тэд худалдан авч байсан юм. Еффицигийн энэ галерей бол Медичигний хувийн цуглуулга юм. Дэлхийн өөр хаач байхгүй урлагийн бүтээлийн цуглуулга. Энд сая-саяараа ирдэг зуулчид Медичи энэ бүхний үнцнийг хэрхэн төлж байсан болоо гэдгийг асуухаас мартдаг нь харамсалтай. Хамгийн энгийн хариулт бол тэд гадаад солилцооны дийлрүүд байсан юм. RTD Gambio буюу одоогийнхоор бол валют арилжаалдаг байсныхаа ачаар тэд асар баян болжээ. Тэднийг банкери Тавалия гэж нэрлэдэг байсан юм. Учир нь тэд жүүдүүдтэй адил вандан сандал ширээн дээрээс бизнес явуулдаг байсан юм. Анхны Медичигийн банк буюу Бенчи яг энэ Via delle Arti della Lena хэмээх энэ гудамжинд байдаг юм. (1319 оноос өмнө Медичигийн Флоренцийн хамгийн бүтүүлгүй хүмүүс байжээ. Санхүүгийн бизнес гэж мэдэх нь бүхэл дандаа хил ам хэрэгт үүхт оролцдог хүмүүс байлаа. 17 жилийн дотор Медичигийн гэр бүлийн 5 гишүүн хүн амны хэрэгт холбогдож шүүхээр цаазаар авах ялаар шийтгүүлжээ. Гэтэл Giovanni da Bicci de Medici гарч ирлээ. Энэ хүн л Медичигнийг алдар нэртэй болгосон юм. Амжилтанд хүрсэн хамгийн гол хүчин зүйл нь Медичигийн бүтээсэн нэгтлэн бодох бүртгэлийн арга бөгөөд үүний тусламжтайгаар мөнгө хүүлэхийн эсрэг буйлаас тэд аврагдсан байна.
Медчигийн энэ бүртгэл тооцоо бол альва банкнд гадаадын мөнгөнд тэмдэгт ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг нэгэн тод нотлох юм. Сүм хийдүүд зээлэнд хүү тооцоолохыг хориглож байсан боловч янз бүрийн валютаар худалдаа 8 хийсэн шилжүүлгээ ийм маягаар хийхийг хориглох ямар ч эрх зүйн үндэслэл байсангүй. Ямар ч хүү тооцдоггүй учраас энэ нүгэл биш. Зүгээр л нэг валютыг нөгөөгөөр сольж байгаа ямар ч өөгүй бизнес байсан юм. Худалдаачид 8 арилжаа хийхээс өмнө баталгаагаа хангах үүднээс тэдэнд мөнгө хадгалуулдаг болсноор дансан ч нэмэгдэжээ. Ийм маягаар хадгаламж хэмээх зүйл бий болж, Медчигийн банкнд мөнгө хадгалуулсан хүмүүс эрсдлээ даатгасныхаа нөхөн төлбөрийг төлдөг болсон байна. Мөн тэдэнд зээл өгдөг болсон боловч банк тэдний мөнгийг ашигласныхаа төлөө мөн хүү өгдөг болжээ. Ингэж мөнгө зээлдүүлэх бизнес анх удаа банкны систем болон хувьсжээ. Медчи банк амжилтанд хүрсэн гол нууцыг мэдэж болох нэг бүтээл бол Giovanna De Bicci-д Медчигийн бичсэн Libro Segreto буюу нууц ном юм. Хамгийн гол нууц нь гэвэл тэд маш том сүлжээг бий болгосон явдал юм. Ихэнх үеийн Италийн банкуд найдваргүй зээлийн эрсдэл өртөх магадлал маш өндөр байсан байна. Харин Медчи банк тус тусдаа бие даасан маш хүчрхэг салбаруудаар хүрээгээ өргөжүүлж чадсан учраас амжилтанд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл нэгэн том сүлжээний төв болж чадсан нь тэднийг амжилтанд хүргэсэн гол түлхүүр байсан юм. Giovannaгийн удирдлагаар Медчи банкны сүлжээ Флоренцаагаас Венец, Ром хүртэл өргөжөж чаджээ. Ингэж олон салбар нэгжтэй болсноор Медчи банк өгсөн зээлээ тавиад туучих эрсдлээ бууруулж, мөнгө зээлсэн хүмүүсийн гаргадаг зардал нь ч бууржээ. Энэ нь мөнгө хүлэгчд болон банк, Шайлок болон Медчийн хамгийн гол ялгаа нь байсан юм. Амжилттай болсных нь баталгаа энд олон байна л та. Хууц дараалан Giovanniгийн хөрөнгийн данс тооцоо дүүрэн байна. Харин энд бүгдийн нэгтгэн тооцоод 91,089 Флоренц гэж бичсэн байгаа юм. Тэр үед энэ бол маш их мөнгө. Giovanni 1429 онд нас барахдаа хийсэн хамгийн сүүлчийнх нь үг нь өөрийнх нь бий болгосон банк санхүүгийн тогтолцоог нураалгүй авч явах тухай захиас байжээ. Тэрний оршуулганд Медчи удмын 26 хүн оролцсон бөгөөд банкны бизнесийн урд өмнө байгаагүйгээр ашигтай нэр хүндтэй бизнес болгохын тулд мөнгө хандвалсан хүмүүс байлаа. Харин түүний хүү Cosimo асар их эд хөрөнгийг хэмжээлшгүй их эрх мэдэлтэй хослуулж чадсан юм. Эцгийнхээ нас барснаас хойш 20 жилийн дараа Cosimo De Medici Флоренцийн улсын хамгийн гол хүн болжээ. Паплам хүртэл улс төрийн шийдвэр гаргахдаа тэдний гэрт нь хуралдаж, Cosimoг сонгосон хүмүүс өндөр албан тушаал хашиж, дайтах эсвэл найрамдахыг хуулийг хэрхэн хэрэгжүүлэхийг Cosimo шийддэг болжээ. Нэрнээсээ бусдаар бол зөвхөн л тэр хаан байлаа. Фотожилийн энэ зураг залуу хүний гоо сайхныг дүрслэснээр алдартай боловч Cosimo De Medici хэмээх агуу банкны эсний зураг гэдгээрээ илүү алдартай. Гартаа барьж байгаа энэ тэмдэг дээр Bata Patria гэсэн бичиг байдаг. Энэ бол эх орны эцэг гэсэн үг юм. Гудамжны мөнгө хүлэгчд байсан Медчигийн 150 жилийн дотор Европын хамгийн хүчирхэг санхүүгийн сүлжээний эзэд болж чадсан юм. Фотожилийн зурсан энэ зурган дээр тогтож ярихыг би хүсэж байна л да. Медчигийн хүрсэн амжилтыг ингэж магтан сайшаасан өөр бүтээл бараг байхгүй л болов. Энд 3 ухаанд нэг тодоос тод дүрсэлсэн байгаа юм л да. Cosimo De Medici Христийн хөлийг барьж байна. Эд бол тэрний хөвгүүд болох Piero, Giovanni нар юм. Зүүн талд нь байгаа залуу Lorenzo. Банкны удирдах ажилтнууд эдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлж энэ зургийг зурулсан юм. Энэ зургийг Медичиний бахархал гэж нэрлэх нь ч байдаг бөгөөд нэгэн цагт нэр хүндгүй байсан банкирууд ийхүү бурхантай адил шүтэх болжээ. Энийг мөнгөний ноёрхлын гайхалтай нэгэн жишээ гэхээс өөр аргагүй лээ. Гэхдээ Медичиний хийсэн зүйл нь орчин үеийн банкны системийг үүсгэснээс хэтрэхгүй.
Өмнө нь олон хүн оролдож байсан ч Медичи банкны тусламжтайгаар улс төрд нэвтэрч чадсан юм. Санхүүгийн салбарт жижиг зүйл хаяа агуу байдаг гэсэн зарчмыг ойлгож чадсан нь тэднийг энэ амжилтанд хүргэсэн байна. Өөрийнхөө банкыг илүү олон салбарт том сүлжээнд оруулснаар Медичи эрсдлээ мөнгө хэмжээгээр бууруулж чаджээ. Зөвхөн мөнгө зээлдүүлэхээс гадна гадаад валютанд анхаарлаа илүү хандуулснаар өөрсдийгөө найдваргүй зээлийн аюулаас давхар хамгаалж чадсан юм. Косимогийн гэр бүлийнхний хувьд энэ нь үнэхээр гайхалтай бизнес байсан юм. Гэхдээ Медичийн ч гэсэн эмзэг байлаа. Зээлээ буцааж төлдөггүй зээлдүүлэгчээс болж тэдний банк ч гэсэн алдагдалд ордог байлаа. Хоосон хүнээс 2 чихэн авахгүй юу гэж хэлдэг зээлдэгчийн гайгаар зарим үед тэдний нэр хүндэд цэв суудаг байсан юм. Найдваргийн үр зээл, ашиггүй хөрөнгө оруулалт зэрэг нь аль ч банкнд учирдаг түгээмэл бэрхшээлүүдийн нэг билээ. Тэр үеэс хойш олон зуун жил өнгөрч байгаа ч орчин үеийн банкуд хүртэл энэ бэрхшээлийг шийдэх арга олоогүй л байна. Уг нь өнөөгийн банкуд Медичигнээс хамаагүй ухаантай болсон шүү дээ. Теннис мужийн Мемфис бол Флоренцаас хамаагүй сүүл бий болсон хот. Сэргийн мандалтын үеэс хойш дэлхийн эдийн засагт танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн. Үүнд хүргэсэн гол хүчин зүйл бол орчин үеийн банкны сүлжээ бүр өргөжсөн явдал юм. Анх Италид үүсж байсан банк хэмээх газар энд дуртай хүн болгон зээл өгдөг газар болжээ. Америкийн нэгдсэн улсад зээлсэн мөнгөн дээр тогтдог гэхэд хэлсдэггүй. Гэхдээ Медичийн харьцангуй чинээлэх хүмүүст зээл өгдөг байсан бол орчин үеийн Америкийн банкуд бараг л хүссэн хүн болгон зээл өгөхөд бэлэн байдаг. Мемфис бол цэнхэр үдээстэй гутал, шарсан хавирга, бас дампуурлаараа алдартай газар. Эндхийн хүмүүсийг заавал юу гэж хэмээр юм бэ дээ? Дампуурсан хүмүүс гэхэд арай хэлсдэггүй л болов. Дэлгүүр нь бараа таваараар маш хомос болохыг энд харж болно. Хоолны газрууд нь ч гэсэн нэг сайн биш. Бас бага орлоготой хүмүүс хэрхэн хүү багтаа зээл авч болох зөвлөгөө өгдөг газрууд олон бий. Машина барьцаанд тавиад эд зүйл зээлж болдог дэлгүүрүүд бий. Бас 7 хоногийн дараа авах цалингинч барьцаалаад удирдлагаа олгодог газрууд ч бий. Их дэлгүүрийн дайтай барьцаад зээлийн газар хаа сайгүй. Барьцаанд тавих эсвэл зарах юм үлдээг бол танд нэг сонголт үлдэнэ. Тэр нь ZLB Plasma гэдэг газар. Энд та 100 г цусаа $25 зарж бол тийм ээ. Америкаас. Эндхийн эдийн засгийн систем тэр чигээрээ хүмүүсийн дампуурал дээр тогтдог нь гайхалтай юм. Зарим талаараа Глазгоуд төстэй юм шиг санагдлаа. Гэхдээ өөрөө төлөөгүй зээлдэгчийн яс маханд нь ойлгуулдаг тэр нийгэм энэ нийгэм хоёрын хооронд маш том ялгаа бий л дээ. Америкийн иймэрхүү газарт өөрөө төлөхгүй байх нь амархан гин. Үнэхээр амархан гин. Энэ бол Ричи. Ричи бол өөрөө төлөхгүй байгаа хүмүүсийн машиныг эзнийх нь нүдэн дээр булааж авах ажил эрхэлдэг хүн юм. Тэр хүн шууд буугаад сэргийлсэн. Бууныхаа замганд сум хийж байх нь би харсан л та. Тэгээд буугаа над руу сунгаж. Яг энд маань маш хүчтэй цогсон. Дахиад нэг зохих гэснэ. Машины минь үлдээхгүй бол би чамайг алан шүү гэж сүрдүүлсэн юм. Харин би за архимэ машины чинь үлдээ гэж хэлсэн л дээ. Сонирхолтой ажил бололтой. Би мэрэгчлээ сольдөгч юм билүү? Тийм ээ, сонирхолтой ажил шүү. Америк дахь дампуурлын энэ хотод зээлдүүлсэн машин олж авна гэдэг маш том ажил.
7 хоног тутмын United Auto Require дуудлага худалдаагаар 500 гаруй хуучин машин худалдаалагддаг. Худалдаж авч байгаа хүмүүс нь бас л зээлээр авах өгөөд мөнгө төлж чадахгүй болмогцонд бас л дахиад л хурааж аваад дахиад л дуудлага худалдаанд оруулах нь инээдтэй. Memphis-ийн эдгээр хүмүүс дэлхийн үр цуглуулагчид юу хийдгэв тэрийг л хийж байгаа нь. Энэ бол нэг ёсны аргаа барсан арга л да. Оргой дорвол охинтой дээр гэдэг шиг төлөгдөх найдваргүй болсон зээлийн барьцааг хурааж аваад зарж байгаа нь энэ юм. Ойлгоход хэцүү зарчим боловч эндхийн нэгнийг хохироод байгаа юм шиг огт санагдахгүй сонио. Дэлхийн хамгийн хүчирхэг капиталист эдийн засгууд эдийн засгийн иймэрхүү үл ойлгогдох дампуурал дээр тулгуурлаж хөгждөгт хамгийн гол нууц нь оршиж байгаа юм. Memphis-ийн оршин суугчид байр сууцаа барьцаанд алдаж машин тэргээ хураалгахтаа хүрэхээр Memphis-ийн дампуурлын өмгөөлөгчд хандах хэрэгтэй болдог байна. Өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд эндхийн 13,000 оршин суугчид ийм өмгөөлөгчд ханджээ. Та нарын зарлах хэдхэн өндөр байсан учраас ийм байдалд хүрсэн байна шүү дээ. 7 хоног бүр дампуурсан хүмүүс энд цуглаж, зээл олгосон хүмүүстэйгээ зөвшөлдсөх арга зам сүүгчилдэг байна. Энэ ажил эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Энэ хүний зээл нь барьцаа зээл юм байна. Нэг юм уу 2 машин барьцаасан бололтой. Өөр юм байхгүй юм шиг байна. Ер нь зээлээ төлсөн байна уу? Үнэ эрэхтэй 3 машин байна. 3 гинэ? Тийм ээ. 3 дахь машин нь хөршийнх нь юм байна. Зээлийнхээ хүүд нь барьцаасан юм байна л та. Тэгэхээр энэ хүн хэдийг төлөх ёстойгоо одоогоор хэдийн төлчихэд байгаа юм бол? $24,111 авснаас $10,700 болтол нь бууруулж төлсөн байна л да. Уг нь гайгүй л төлсөн юм байна, тийм үү? (1996-аас 2006 он хүртэл Америкийн нэгдсэн улсад жил тутам 1.2 сая удаагийн дампуурлын тохиолдол бүртгэгдсэн байх юм. Эдгээр нь бараг бүгдээрээ банкнаас зээл авчхад өрөө төлж чадаагүй хүмүүстэй холбоотой хэрэгүүд байжээ. Дундад зууны Италид эсвэл намайг жаахан байхад Глазго хотод иймэрхүү дампуурал нь маш ноцтой асуудал байсан бол энд огтур зүйл болж хувирчээ. Зээл авчхад тэрнийг төлж чадалгүй дахиад л үр тавьдаг энэ зарчим үнэн хэрэгтээ Америкийн капитализмын хамгийн гол үндэс суурь нь болж өгдөг байна. Гэхдээ 1800-аад оны үед энд өрөө төлж чадаагүй британчуудыг олон жилээр шорон суулгадаг хууль хатуу мөрдөгдөж байсан юм. Гэхдээ 1896 оноос хойш Америкийн иргэн болгон үндсэн хуулийн 6 дугаар бүлэгт заасан шиг өрөө төлж барагдуулаагүй, бусдын өмчийг шамшигдуулсан хэрэгт холбогдсон гэж хэлэхэд хэлсдэггүй. Баян ядуу ямар ч хүн ялгаагүй дампуурах эрх нь Америк хүн болгон эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрах эрхтэй шиг түгээмэл эрх чөлөө болж хувирчээ. Үүний гол шалтгаан нь гэвэл Америкийн хуулиуд эдгээр дампуурлыг маш сайн зохицуулж, шинээр бизнес үүсгэх үйл явцыг дэмжиж чаддаг. Өөрөөр хэлбэл, аливаа хүн бизнес эрхлэх гээд нэг удаа, бүр 2 удаа дампуурсан байлаач дахиад л зээл өгдөг. Төрөлхийн бизнесмен гэж байдаггүй бөгөөд алдснаас суралцаж саятан болдог гэсэн зарчим энд үйлчлэнэ. Өнөөдөр дампуурж байгаа хүн маргааш тэр бомтон болохыг хэн бай гэхв? Энэ зарчим нь маш сайн амжилттай хэрэгждэг. Америкийн хамгийн алдартай бизнесмэнүүд бүгдээрээ л ихэнх үедээ дампуурч байсан түүхтэй. Жишээ нь Артур Марк Твен, хошин шогч Бастер Китон, аж үйлдвэрийн салбарын агуу бизнесмен Хенри Форд хүртэл олон удаа дампуурч байжээ. Эдгээр бүх хүмүүс дампуурсан ч бүгдийн дахин эхлүүлэх боломж олдсон учраас л ийм агуу амжилтанд хүрч чадсан юм. Тэгээд ч хүмүүс дампуурч байна гэдэг нь нэг талаараа эдийн засагт ашигтай байдаг байна. Гэхдээ хуулиар тэдний үрийг хүчингүй болгох биш, харин дахин хугацаа зааж өгдөг байна.
Тэгэхээр Уильям Шекспирийн цохиол гадаг шиг мөнгө хүлэгч нар хөөрхий зээлдэгч нарын цусыг сорж амьдардаг гэж ойлгол дэндүү өрөөсгөл зүйл болох байна шүү дээ. Өр зээл бол эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг юм. Харин зээлдүүлэгч болон зээлдэгчийн хоорондын харилцааг маш зөв зохицуулж байх нь банкны гол үүрэг болж таархна. Глазгоугийн энэ дүүргийн оршин суугчид зээлийн бизнес хэмээх маш хүчирхэг салбарын үр шимийг хүртэх нь зөв боловч Шайлог шиг жижиг мөнгө хүлэгчдээс зээл авч байгаа нь алдаа юм байна. Хүмүүс банкнд итгэж мөнгө хадгалуулснаар хуримтлал үүсч буцаагаад зээл олгох нөхцөл бүрдэж байвал хамгийн зөв зарчим юм. Гэхдээ бас нэг асуулт байна. Хэрвээ банк бүх зүйлийн хариултны юм бол өнгөрсөн жил санхүүгийн ертөнц хямралд ороход яагаад том банкуд яаж чадалгүй дампуурцгаасан юм бол? Мемфисийн мэтийн газарт найдваргүй зээлүүд яагаад эмх замбраагүй байдал үүсгэдгийг ойлгохын тулд банк болон зээлдэгчийн харилцаа яаж алдагдахаараа зээлийн хямрал үүсдгийг эхлээд ойлгох шаардлагатай болно. Бас ашиггүй хөрөнгө оруулалт ч үүнд нөлөөтэй. Эрт цагт банкнд ажиллах нь дэндүү уйдгартай ажил байжээ. Тэр хүмүүсийг 3-6-3-4-оор амьдарч байсан ч гэдэг. Энэ нь хадгаламжнаас 3% ашиг, зээлээс 6% ашиг болоод 3 цагт гольф тоглохоор явдаг хүмүүс гэсэн юм л да. Харин бидний үед банкны салбар үнэхээр сонирхолтой сэдэв болоод байна. Санхүүгийн салбарт гарсан шинжилэл болгон зээлийг илүү найдвартай болгож, Мемфис мэтийн газруудыг санхүүгийн зах зээлд илүү татан оруулахад чиглэгдэж байсан гэхэд болно. Өр зээлийн сүлжээ өсөхийн хэрээр өөрийн нэгдсэн үүрэг хариуцлах хэмээх ойлголтч бий болжээ. Нэгэнт санхүүгийн зах зээл дэлхийн нийтэд хэрэгтэйг нь ямар ч эргэлзээгүй учраас янз бүрийн шин нээлтүүд энэ салбарт хийгдэх болжээ. Үүний ач нөлөөгөөр банкны ноёрхлыг дагаад орчин үеийн санхүүгийн системд ноёрхлоо тогтоох үс хүчрхэг болж чадсан өөр нэг салбар үүсэн бий болсон байна. Энэ бол бондын зах зээл. Энэ тухай тайлбарлахын тулд бид ноён бондтой өөртөө нь уулзах болно. Нэгдүгээр хэсэг төгсөв. And there's more next week at 8. Details coming up. The accompanying book to the series, The Ascent of Money, The Financial History of the World by Niall Ferguson, is available now priced £25. Kirsty, with a tale to tell about her own negative equity. Back with Phil on Location, a survival guide, next.